За өнөөдөр Palm Sunday буюу Иерусалимд Иесус Христ сүр жавхлантайгаар орж ирсэн энэ нэм гараг байна. Тэгээд энэ өдөр яг юу болсныг Матай номноос би та нартаас уншчихъя гэж бодож байна. Иерусалимд сүр жавхлантай орж ирлээ. Матай 21-ийн 1-11. Тэд Иерусалимд төхөж Чидүүн уулийн бэлдэх Бифагт ирээд Иесус 2 шаваа илгээж тэдэнд эсрэг талд чинь байгаа тосгонд оч та нар тэр дараа уяатай илжиг додрантайгаа байгааг олноо. Тэднийг тайлаад надад авчир. Хэрв хэн нэгэн та нарт юм хэлбэл эднэр эзэнт хэрэгтэй гэж хэлээрэй. Тэгвэл тэр тэднийг даруй явуулна гэв. Энэ нь иш үзүүлэгчдэр хэлүүлсэн бэлэгдэхийн тулд билээ. Юу гэвэл харагтун хаан эзэн чинь чам руу даруухнаар илжиг буюу эдлгээний агуусын төл додрон унаад айсвэ гэж Сион охинд дуулга гэсэн юм аа. Тэгээд шавнар явж Иесусийн загсан ёсоор гүйцэтгэв. Тэд илжгийг додронтой нь авчираад дээр нь дээлүүдэд тохож Иесусийг мордуулв. Үе олон хүнд дээлээ зам дээр дэвсэж зарим нь модноос мөчөр огтлон зам дээр дэлгэж байлаа. Өмнө хойно явж би хурсан олон Давидын хүү Хосанна эзний нэрээр ирэх чинь ёроолтой. Хамгийн дээдэд Хосанна гэж хашгиралдаж байлаа. Түүнийг Иерусалимд ороход хотынхан бүгд өмөлдөж энэ хэн билээ гэцгээв. Ард олон эн чинь Галилийн Назараас ирсэн иш үзүүлэгч Есүс байгаа юм гэж байваа. За Иесус илжиг унаад Иерусалимд орж ирж байгаа. Яг гэж орж ирж байгаа гэхээр өөх гэж орж ирж байгаа тийм. Бидний нүглийн төлөө өөх гэж орж ирж байгаа. Тэгээд ялалт байгуулна гэж бардам зангаар биш харин даруухнаар илжиг унаад морь биш илжиг унаад гэж орж иржсэн. Тэгээд угтаж авж байгаа хүмүүс нь Иесусыг юу их гэж ирж байгааг мэдэхгүй байсан. Гэхдээ тэд нар баярлагдчихсан. Яг тэгвэл Бурхан тэднэрт Иесусыг тэгж угтаж ав гэж зүрх сэтгэлд нь суулгасан учраас зарим нь зам дээр дээлээд дэвсээд зарим нь далдуу модны мөчөр авч сэвж тэгээд бүгдээрээ юу гэж хашгиралдсан гэхээр Давидын хүүд Хосанна. Хосанна гэдэг бол бидний аврагч гэсэн утгатай үг тийм ээ. Авардаг гэсэн утгатай үг. Өөртөө мэдхгүйгээр аврагч ирж гэн гэж ингэж тунхаглаж байсан байна. Хамгийн дээдэд Хосанна гэж хашгиралдаж байсан. Энд хашгиралдаж байсан зарим хүмүүс 3 өдрийн дараа Иесусыг цовдлгээд хашгираад зогсчихсон. Харин энэ өдөр бол Иесус ялагчийн дүрээр ирж байгаа гэдгээ өгөхөөс өмнө ялалтаа тунхаглаж орж ирж байсан юм өдөр байгаамаа. Өнөөдөр энэ өдөр бид нар эзний өргөнд хамт цуглаж байгаа та үнэхээр таатай байна. Иесус хэд хоногийн дараа өгөж ялалтаа байгуулах гэжсэн болохоор энэ 7 хоногийг ариун 7 хоног гэж тэмдэглэдэг. Харин загалмай дээр зовж өгөх гэжсэн учраас зовлонгийн 7 хоног гэж бас тэр утгаар нь аль аль утгаар нь бид нар тэмдэглэнэ. Тэгээд энэ 7 хоногт бид нар Иесус юу хийх гэж ирснийг өдөр өдрөөр нь бид нар чимээгүй цаг дээрээ судлаасаа гэж байна. За ингээд номлол руугаа оръё. За өнөөдрийн номлол бол гараа тавих тухай байна. За Еврей 6-гийн 1-3 дахиад уншчихъя. Тиймээс Христийн тухай анхдагч ойлголтыг орхиж төлөвшөлт рүү тэмүүлцгээе. Ингэхдээ өгсөн үйлсээс гэмшлийн болон Бурханд итгэлийн баптизмд болон гараа тавих тухай өгөхсдээс амьлуулагдах болон мөнх шитгэлийн тухай сургаалуудын суурийг дахин тавихгүй байя гэж. Хэрв Бурхан зөвшөөрвөл бид үүнийг хийнэ. За энд байгаа 6 зүйлийг өгсөн үйлсээс гэмших, Бурханд итгэл, баптизмд гараа тавих тухай өгөхсдээс амьлуулагдах мөнх шитгэл. Одоо та нар бараг чийжилсэн баг те 6 зүйлийн тухай ярьж. Өнөөдөр 4 дахь бид нар ярих гэж байна. Тэг гараа тавих тухай суур сургаал гэдгийг бид нар өнөөдөр яагаад суур сургаал орж байгаа юм бэ гэдэг талаар бид нар үзэх болно. Тийм ээ. Бид нар сүмч болгонд ирээд гараа тавьж залбирж байгаа тухай гараа тавьж залбируулж байгаа бид нар зөндөө харж байсан. Бид нараас өөрсдөө тэрийг үйлддэг байж байгаа. За энэ утга учирын тухай Библиэд юу гэдэг тухай өнөөдөр бид нар үзэн. За одоо бид нар өхмөл үйлсүүдээсээ гэмшсэн хэрэг бид нар хамт явж байгаа бол тийм ээ. Өхмөл үйлсүүдээсээ гэмшсэн. За Бурханд итгэлээрээ бид нар Иесуст итгэжсэн. За баптизмуудаа хүртсэн гэдэг тийм. Тэгээ одоо дараа нь бид нар яг Иесусийн бие дотор бид нар байнга цуглараад Иесусийн биеийн үйл ажиллагаанд оролцоод явах хэрэгтэй болж байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар өөрсдөө үйлчлэл рүү орох шаардлагатай болж байгаа. Тэгэхээр
сүм чуулган дотор үйлчлэхэд бид нар өөрсдийн хүчээр ерөөсөө үйлчлдэг. Дандаа Бурхны хүчээр үйлчлдэг байгаа. Энэ Бурхны хүчээр үйлчлэх болно. Бурхны хүчээр үйлчлдэг гэдгийг биднэрт ойлгохын тулд тодорхой юм үйлдэлийг хийдэг байгаа. Тэр үйлдэлийн нэг нь гар тавих ийм үйлдэл байгаа. Гар тавьж залбирлах үйлдэл байгаа. Тэгээ гар бол маш чухал эрхтэн гэдгийг бид нар мэднэ. Тэгээ энэ гараар бид нар сайн эмэгч үйлддэг, муу эмэгч үйлддэг байгаа. Тэгээд Бурхны бидний баруун гар тийм ээ, сүм чуулган дотор бидний баруун гар бол Бурхныг төлөөлдөг гэдгийг бид нар бас ойлгодог. Тэгээ сүм бол амьд организм шүү дээ. Тийм ээ. Амьд организм гэдэг юу гэхээр сүм ингээд амьсгалдаг тийм ээ. Сүм дотор тогтолцооны эрхтэн системийн үйлчлүүд байгаа тийм ээ. Ариун сүнс уурсдаг байж байгаа эд эрхтнүүд нь ажилдаг. Тэнд сүм толгойтой, гартай, хөлтэй тэр дотор эрхтнүүд бүгд байж байгаа. Тэгээд амьд организм бол бас ямар нэгэн байдлаар тэжээгддэг тийм ээ. Юугаар тэжээгдэж одоо хүмүүс бол хоол хүнсээр тэжээгдэг. Амьтад ч гэсэн ургамал амьтнаар тэжээгддэгтэй адилхан бид нар бол Бурхны үгээр бас ингээд тэжээгддэг байгаа тийм ээ. Тэг хөгждөг. Өнөөдөр байгаа бид нар өчигдрийнхээс өөр бол дандаа дэвшиж хөгждөг тийм прогрессивээр хөгжиж явдаг. Өсдөг, бас үрждэг байгаа. Сүм бол яг ийм амьд эрхтэн ба. Тэгээ сүмийг яг ийм амьд организм байлгах тэр хүч нь бол яг Бурханаас ирдэг байгаа. Тэгээд тэр сүнслэг үйл ажиллагаануудаар бид нар тэр сүм амьд юмаа гэдгийг бид нар олж хардаг байгаа. Тийм учраас энэ гар тавих нь бол яг ийм сүнслэг үйлдэл байгаа. Сүнслэг үйл ажиллагаанд зориулж хийж байгаа сүнслэг үйлдэл байгаа тийм ээ. Тийм учраас энэ болохоор суур сургаалд орж байгаа. Энэ 6-гийн дотор сургаал. За бид нар Библиэс хараад гар тавьж залбирх нь бол 3 зорилготой юм байна гэдгийг олж хардаг. Нэгдүгээрт нь гар тавьснаар Есүсийн бие дотор Бурхны эрх мэдэл, хүч, мэрэгэн ухаан, ариун сүнсний хүч, бэлгүүд, ёроолыг дамжуулдаг байна. Тийм ээ, эрх мэдэл, хүч, мэрэгэн ухаан, ариун сүнсний хүч, бэлгүүд, ёроолууд гар тавилтаар дамждаг байна. За хоёрдугаарт нь гар тавьж залбирахад Бурхан эдгэдэг байгаа. Гуравдугаарт нь гар тавьж сүмийн үйлчлэгч болон элч нарыг томилдог байгаа. За ингээд тус нь хэдүүлээ авч үзье. Нэгдүгээрт нь гар тавьснаар Есүсийн бие дотор Бурхны эрх мэдэл, хүч, мэрэгэн ухаан, ариун сүнсний хүч, бэлгүүд, ёроол дамждаг гэж байгаа тийм ээ. За энийг хэнд дамжуулдаг вэ гэсэн асуулт гарч ирж байна тийм ээ. Бурхан ямар нэгэн зүйлийг хэрэгсэл болгож ашиглаж тийм ээ. Эсвэл ямар нэгэн хүнийг. Тэгэхээр энэ гар бүдэг нэгдүгээр хүнд байдаг учраас хүнээр л дамжина гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ямар хүмүүсээр дамжих вэ гэхээр дээд удирдлагын хүмүүс нь бусад хүмүүстэй гар тавилтаар энэ бүх зүйлүүдийг дамжуулж өгнө. Сүм чуулган дотор Иесус Христ яг тэр удирдлагын системийг бий болгоцсон байгаа ш тийм ээ. Хайрархийг бий болгоцсон байдаг. Яг тэрүүгээрээ дамжина гэсэн үг. За хоёрдугаарт нь өмнөх үеийнхэн дараа үеийнхэнтэй дамжуулж өгнө. Тийм ээ. Гэр бүл дотор бол өвөө эмээ, аав ээж нь үр хүүхдүүдтэй дамжуулж өгдөг. Тэрийг. За ингээ хинээс дамжуулах нь бол тодорхой байна. За жишээгээр харъя бүгдээрээ. Израилийн анхны удирдагч Мосе Йошуа дээр гар тавьж залбирсан байдаг. Мосе Египтээс еврейчүүдийг гаргаад 40 жил тэнд явахын явцдаа Мосе өөрөө хөгшөрсөн тийм ээ. 43 татаа үйлчилж эхэлсэн шүү дээ. 40 жил гэдэг чинь 83 таа болсон байна шүү. Өөрөө ингээд хөгшрөөд дараагийн удирдагч хэн байх вэ гэж Бурханаас асуусан. Тэгтэн Бурхан шууд ингэж хариулсан байгаа. Хариултанд нь бүр шууд хариулдаг Мосегийн асуултанд. За Тоолго 27-гийн 18-аас 23-т. Тиймээс эзэн Мосед Нууны хүү Йошуаг аван түүний дээр гараа тавигтун. Тэр хүний дотор сүнс бий. Түүнийг тахилж Илиазар болон бүх чуулганы өмнө зогсоогоод тэдний нүдний өмнө түүнд өөрийг хариуцлагыг даалгахтун. Израилийн хүүгүүдийн бүх чуулган түүнд дуулууртай байхын тулд чи өөрийн эрх мэдлээс заримыг нь түүн дээр тавигтун. Түүнээс гадна эзний өмнө Уримын шүүлтээр түүний төлөө асуух тахилч Илиазарын өмнө
тэр зогсох ёстой. Тэр болон түүнтэй хамт Израилийн хөвгүүд тэр чуудхай бүх чуулган нь түүний тушаалаар гарч түүний тушаалаар орох болно гэв. Эзний түүнд тушаасан ёсоор Мосе хийжээ. Тэр Йошуаг аван түүнийг дахиж Илиазар бүх чуулганы өмнө байрлуулв. Дараа нь Мосегоор дамжуулан эзний айлдсан ёсоор тэр түүний дээр гараа тавин түүнд үүрэг хариуцлагыг даалгаваа гэж хэлж. За энэ эхний удирдагч дараагийн удирдагчдаа залгамж халаагаа өгч байна, тийм ээ. Мосе бол хизээч давтагдчихгүй тийм удирдагч байсан. Мосегийн дээр өөр ямар ч удирдагч байгаагүй. Тахилч нар Мосегийн доор байсан. Харин Мосе Йошуа дээр гараа тавихад эзэн юу гэж хэлсэн бэ гэхээр чи өөрийн эрх мэдлээсээ заримыг нь дүүн дээр тавьсан. Тэгэхээр Мосегийн бүх эрх мэдэл Йошуад очиагүй. Зарим нь очисон байгаа байхгүй юу? Тэгээд тэр нь юугаар харагдаж байгаа гэхээр Илиазарын өмнө тэр зогсохтой. Тахилчийн өмнө. Дээр нь тахилчийг тавьж өгч байна, тийм ээ. Тахилч бурхантай ярьж зарим зүйлийг Йошуад дамжуулах нь. Зарим зүйлээ Йошуа бурхантай ярьж байгаа. Тэгэхээр Мосед байсан шиг бүрэн эрх мэдэл Йошуад очиагүй. Харин Мосе гар тавьснараа зарим эрх мэдлээ дамжуулж өгсөн байна. Тодорхой үүрэг хариуцлагатай. Тэр нь юу байсныг бид нар мэднэ, тийм ээ. Амлагдсан нутаг руу хоёр дахь үеийнхнийг залуу үеийнхнийг авч орох. Тийм үүрэг хариуцлага Йошуад байсан. Тэрийг тавьж өгсөн байна. Тэгэхээр гар тавилтаар тодорхой эрх мэдэл, тодорхой үүрэг хариуцлага, тодорхой хүч, тодорхой ерөөл эрхнэ гэдэг бид нар ойлгоо. Яг гар тавьж залбирахад надад юу өгдөж байна гэдгийг бид нар яг ойлгох ёстой. Тийм ээ. Зарим хүнд яг сүм чуулганыг даалган пастрын үйлчлэл өгнө. Зарим чуулганд сайн мэдээний үйлчлэл өгнө. Зарим хүмүүс залбирлын үйлчлэл өгнө. Зарим хүмүүст хүүхдийн үйлчлэл өгнө. Янз бүрийн эрх мэдэл, хүч. Тэр үйлчлэлтэй холбоотой мэрэгэн ухааныг бурхан өөрөө хамт өгдөг байгаа. Бид нар тэгээ дараа нь мэднэ. Йошуа бурхан шууд харьцаж байгаа. Мосе бол бурхантай шууд харьцдаг байсан, тийм ээ. Ууланд гараад ярьдаг, шууд яриад одоо дараагийн удирдлага хэн байх вэ гэхээр шууд хариулж өгөө өгч юм, тийм ээ. Шууд ярьдаг байсан. Йошуатай бурхан шууд ярьжсэн тохиолдол маш өөр. Голдуу тэнгэр элч нараараа явуулдаг, тийм ээ. Тэнгэр элч нараараа дамжуулж ярьдаг байсан байгаа. Тэгэхээр Мосегийн бүх эрх мэдэл Йошуад ирээгүй өөр байсан багтаа ойлгох хэрэгтэй. За дараа нь үр удмаа өрөөж байгаа тухай хэлээ. Эхлэл номын 48-ийн 8-аас 20-ыг харъя. За Израиль бол Яаков байгаа. Тэгээ Яаковыг нэрийг өөрчлөөд бурхан Израиль гэж нэрлсэн байгаа. Тэнд Израиль гэж бичигдсэн байгаа. Эхлэл 48-ийн 8-аас 20. Израиль Йосефийн хөвгүүдийг хараад эдгээр чи хинбэ гэсэнд Йосеф эдгээр бол энд бурханаас надад хайрсан миний хөвгүүд гэж эцэгтэй хэлв. Эцэг нь одоо тэднийг над дээр авчир. Би тэднийг өрөөе гэлээ. Израиль өндөр настай болсон тул нүдэн муудаж харж чадахгүй болжээ. Йосеф хоёр хөвгөө дагуулan эцэгтэй хурж очиход тэр хөвгүүдийг нь тэрвэн үнсв. Тэгээд Йосеф тандаж би чиний царайг харна гэж хизээж бодоогүй. Гэтэл бурхан чиний хүүхдүүдийг ч бас надад харууллаа гэв. Йосеф эцгийнхээ өвдгөөс хоёр хөвгөө холдуулаад газарт сөгдөн мөргөв. Йосеф хоёр хөвгөө аваад Ефремийг өөрийнхөө баруун гараар Израилийн зүүн гар талд, Манасег өөрийнхөө зүүн гараар Израилийн баруун гар талд гарган эцэг рүүгээ дагуулan түүнд дөхөж очив. Израиль баруун гараа сунган баг хүү Ефремийн толгой дээр тавьж Манасийн хэдийгээр том хүү боловч түүний толгой дээр зүүн гараа зөвүүлэн тавьжээ. Тэгээд Йосефийг өрөөгөөд миний өвөг эцэг Авраам, миний төрсөн эцэг Исаак хоёртой хамт алхаж байсан бурхан бүхий л амьдралын минь турш өнөөдрийг хүртэл асран тэтгэсэн бурхан намайг элдвэд гай зовлонгоос ангижруулсан тэнгэр элч энэ хүүхдүүдийг өрөөж тэд миний нэрээр болон миний өвөг эцэг Авраам бас төрсөн эцэг Исаакийн маань нэрээр дуудаж газар дэлхий дээр өнөр өтгөн болгох болтугай гэв. Эцэг нь баруун гараа Ефремийн толгой дээр тавьсныг Йосеф хараад сэтгэлд нь нээцээгээд тул эцгийнхээ баруун гарыг Ефремийн толгой дээрээс авч Манасегийн толгой дээр тавих гэв. Тэгэд эцэгтэй хандаж
Энэ бишээ аваа. Энэ нь ууган хүү. Та баруун гараа түүний толгой дээр тавина уу гэсэн. Эцэг нь татгалзаж би мэдэж байна аа миний хүү минь. Би мэдэж байна. Тэр бас нэгэн овог болж агуу их болно. Харин дүүн түүнээс ч илүү агуу их болж өөр удам нь олон үндэстэн болно гэж хэлв. Тэгээд тэр өдөртөө тэднийг өрөөгөөд Израильчууд та нарын нэрийг барьж Бурхан та нарыг Ефраим шиг Манасе шиг болох болтугай хэмээн өрөөх болно. Амен. За энэ дээр юу гарч ийн гэхээр Яаков өгшөрцөн тийм ээ. Тэгээ Израиль нэртэй болсон. Тэгээд хараа нь муудсан. Өмнө нь бол Йосефийн хүүхдүүдийг харж байсан шүү дээ. Та өмнө байгаа хүмүүсийг хараад танихгүй болтой хараа нь муудсан баг. Тийм учраас энэ хинбэ гэж Йосеф асууж байна тийм ээ. Тэгээд Йосеф энэ хоёр хүүгээр л энэ Манасе миний ууган хүү, энэ Ефраим миний удаах хүү гэдэг хэлсэн. За тэгээд ерөөлөө хайрлыг гингүүт нь еврейчүүдийн ойлголтоор бол ууган хүү гол ерөөлийг авах хэрэгтэй тийм ээ. Тэгээд тийм учраас Йосеф хоёр хүүгээ аавынхаа баруун гарыг тавилахын тулд ууган хүү Манасегаа зүүн гар талдаа зогсоож байгаа тийм ээ. Аавынхаа зүүн гарыг тавилахын тулд удаах хүү Ефраимгээ баруун гар талдаа зогсоосон. Аав нь гараас унгаад ингээд баруун зүүнээр яг хурч ууган хүүдээр нь баруун гар нь очих хэвчээс. Тэгсэн чинь аав нь яасан гэж гараа зөрүүлээд Ефраим дээр баруун гараа, Манасе дээр зүүн гараа тавьсан. Тэгэхээр нь Йосеф залруулад тийм ээ. Гэхдээ ааваа энэ Манасе нь ууган хүү нь болохоор баруун гараа тэн дээр тавина уу гэдэг ингээд. Тэгсэн чинь Израиль болохоор төгс би мэдчихэна гэж хэлсэн. Юу мэдчихсэн Бурхан Ефраимыг ууган хүүгийн ерөөлөөр, удаах хүүгээ ууган хүүгийн ерөөлөөр ерөө гэж хэлсэн. Тийм учраас гараа тэгж зөрүүлж тавьсан байсан. Тэгээд тэр зөрүүлж тавьж байгаад тэгээд ерөөсөн. Ерөөхдөө Бурханы нэрээр бас өвөө Авраамынхаа нэрээр төрсөн эцэг Исаакийнхаа нэрээр ингэж ерөөсөн. Тэгээд дараа нь бид нар хуучин гэрээс бас уншсан. Ефраим Манасе хоёулаа овог аймгийг үүсгэсэн. Ефраим овог бол Манасегийн болон бусад овгуудаас илүү том овог болж энэ ерөөлөөр өссөн байдаг. Тэгэхээр аавын ерөөл гэдэг бол маш чухал гэдгийг энд харуулж байгаа тийм ээ. Өвөөгийн ерөөл, аавын ерөөл бол маш чухал. Аав нь итгэвч биш байлаа ч гэсэн тэр аав хүүгээ ерөөж байгаа бол тэр бол маш чухал. Эцэг хүний ерөөл гэдэг бол маш чухал байдаг. Тийм ээ. Ямар ч аав хүн байсан итгэвч байна уу, итгэвч биш байна уу хүүхдээ ерөөж байгаа нь бол маш чухал байдаг. Бурхан эцэг хүнээр дамжуулж ерөөлийг өгдөг гэдгийг бол энд харуулж байгаа тийм ээ. За бид нар бас өмнөх түүхээс нь мэднэ. Яаков бас ууган хүүгийн ерөөлийг аавынхаа хуурж байгаад өөрөө авч ирсэн байгаа шүү. Бас Исаак баруун гараа тавьж байна. Тэгээд нөгөө Исав нь орж ирээд тэр ерөөлийг авъя та буруу яатсан байна гэхэд би дахиж өгч чадахгүй. Ууган хүүгийн ерөөлийг нэг л удаа нэг хүнд өгдөг байгаа байхгүй юу? Дахиж өгч чадахгүй гэж хэлж байсан. За тэр зүйлүүдээ энэ ерөөлийг хийж явахдаа өөрөө бас мэдчихсэн байгаа. Тэгээд баруун гараа яг толгой дээр нь тавьж тийм ээ. Толгой дээр тавьж ингэж ерөөлийг дамжуулт юм байна гэдэг энэ зураглалаас бид нар харж байна. Бид нар түрүүн баптизмуудын тухай үзсэн байгаа. Тэндээс ариун сүнсний баптизмыг хүлээж авахд бас гар тавилтаар хүлээж авна. Үйлс намын 8:14-аас 17 эднээс төрүүчийн номлол дээр бид нар харж байсан. Тэгээд дахиад харж энэ дээр Үйлс 8:14-аас 17. Самар нь Бурхны үгийг хүлээн авсныг Иерусалим дахь элчнэр сонсоод Петр Иохан нарыг тэдэн рүү явуулав. Тэд ирж тэдэнд ариун сүнсийг авахлахын төлөө залбирчээ. За тэгээд дараа нь Петр Иохан хоёр тэр хүмүүстээр гар тавьж залбирсан байдаг тийм ээ. Тэгээд гар тавьж залбирахт нөгөө элбчин Симон хараад би бас тэрмээр ингээд тэгжсэн тухай бид нар түрүүнд нэржсэн тийм ээ.
Тэгээд ариун сүнсийг мэдтгүү хүмүүстээр ариун сүнс авахын төлөө гар тавьж залбирахад ариун сүнсийг авдаг. Тэгэхээр ариун сүнсний баптизм хүртсэн ямар ч хүн хэн дээр ч гарч залбирсан ариун сүнсийг авахулж чадна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ариун сүнсний баптизм хүртээг бол тэгж чадахгүй. Ариун сүнсний баптизм хүртсэн хинч байсан гэсэн өөр итгэгч хүмүүстээр юм уу, өөр хүүхдүүдээр юм уу хэн дээр ч гар тавьж залбирсан ариун сүнсний баптизм цаад хүн хүлээж авч болно. За бид нар бас нөгөө төрөчийн баптизм дээр бас үзэхэд нөгөө Эфест Иохны баптизм хүртээд итгэж болоогүй хүмүүс байсан тийм ээ. Тэгээд тэр хүмүүстээр бас гар тавьж залбираад ариун сүнсний баптизм хүртээжсэн. Бас Саулыг хараагүй олцоод 3 онцныхын дараа Анания очиод гар тавьж залбираад бас ариун сүнсний баптизм хүртээжсэн тийм ээ. Тэгэхээр энэ бол ариун сүнсний баптизм бол ариун сүнсний баптизм авсан хүмүүсээс дамжаад явдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Заримдаа нэгдсэн цуглартад хийж байгаа үед ариун сүнсний тослогоо авсан хүмүүс тэнд нийтэд нь тийм ээ гараа өргөөд гар тавьж залбирагчийн тооцогдоод нийтээр олон хүмүүс ариун сүнсний баптизм авдаг байгаа. Тэгвэл нэг дор цугларсан үед бас тэгж авдаг. Сүм чуулган дотор ч гэсэн бас тэгж авч. Хамгийн гол нь тэр хүмүүс өөрсдөө хүссэн бол авч чаддаг байгаа. За хоёрдугаарт нь гар тавьж залбирахад бурхан өвчтөе хүмүүсийг эдгээдэг. За Иесус өөрөө дандаа гар тавьж залбирдаг байсан. Лук 4:40-дээр нар жаргах үеэр элдвийн өвчтөе хүмүүсийг Иесус руу авчирсанд тэр хүн бүр дээр гараа тавин тэднийг эдгэж байлаа. Тэнд маш олон өндөр өвчтөе олон хүн дагж идэх чинь Иесус бүр уухгүй хүн болгон дээр гар тавьж залбирсан байна. Тэгж эдгэсэн. За итгэгч хүмүүс бас эдгэрлийн залбирал хийхдээ ялангуяа эдгэрлийн бэлэг яастай хүмүүс гар тавьж залбирч болно. Марк 16:17-оос 20-д нэгэлсэн байна. Итгэгчдэд энэ тэмдгүүд дагалдана. Миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж шинэ хэлээр ярина. Тэд могоог барина. Тэд өхүүлэх ямар ч юм уусан тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтөе хүн дээр тэд гараа тавьвал эдгэн гэж айлтлаа. Ингээд эзэн Иесус тэдэнд айлтсны дараа тэнгэр рүү давагдаж Бурхны баруун гарт залрав. Тэд явж газар сайгүй тунхаглжээ. Эзэн тэдэнтэй хамт ажиллаж үгийг дагалдах тэмдгүүдээр баталж өгчээ гэж. 18 дахь эшлэлд өвчтөе хүн дээр тэд гараа тавьвал эдгэнэ гэж итгэгчдэд хэлж байгаа байхгүй. Эдгэрлийн залбирал хийхэд хамгийн чухал юм бол бидний итгэл байдаг. Бурхан эдгэгч гэдэгт итгэх, тэгээд энэ хүн эдгэн, энэ хүнийг бурхан эдгэн гэдэгт итгэх тэр итгэл байдаг байхгүй. Тийм учраас тэр итгэлээрээ гараа тавиад залбирахад тэр өвчтөе хүн итгэдэг байгаа. За тэгээд дагалдагч нар газар сайгүй явж сайн мэдээ тунхаглаж яхад эзэн тэдэнтэй хамт ажиллаж гэж байгаа. Эзэн хамт ажиллана гэдэг чинь тэдний гар тавьж залбирахад бурхан эдгээгээл хэлсэн гэсэн. Тэгээ үгийг дагалдах тэмдгүүдээр баталж өгчээ гэж хэлж байна. Энэ үгийг дагалдах тэмдгүүдээр баталсан гэдэг. Тэр хүмүүс эдгэрж ясан гэсэн үг байна тийм. Бас ахлагчид гар тавьж тосоор тосолж залбирч болно. Яаков 5:14-15 та нарын дунд хэн нэгэн өвчтөе байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд эзний нэрээр түүнийг тосоор тосолж түүний төлөө залбирдаг. Итгэлийн залбирал нь өвчтөе нэгнийг эдгэж эзэн тэр хүнийг босгоно. Хэрэг тэр нүгэл үйлцэн бол тэдгээр нь уучлагдах болно гэж. Тэгээд тосоор яагаад тосолдог юм бэ? Тосоор тосолдог энэ залбирлыг зөвхөн итгэгч хүмүүст л хийнэ. Яг тос нь ариун сүнсийг бэлэгддэг тийм ээ, ариун сүнсийг төлөөлж байгаа. Тийм учраас ариун сүнстэй тэр итгэгч хүмүүст тэр тосоор тосолж тэр залбирлыг хийж байгаа. Тэгээ пастор ахлагч нар тослохдоо дандаа баруун гараараа тосолдог байгаа. Тийм ээ, дандаа баруун гар. Энэ бол гар тавьж байгаа үйлдэл нь. Тосоор тосолж залбирт. Тэгээд тэр өвчнийг нь эдгээс гадна бүр яадаг гэж байна. Нүглийг нь уурчилдаг гэж байна тэр залбирлаар. Хэрэг тэр нүгэл үлдсэн болвол нүгэл нь уучлагддаг. За 3 дугаарт нь гар тавьж
үйлчлэгч болон элч нарыг томилдог байна, тийм ээ. Паул Тимотед гар тавьсан тухайга 2 дугаар Тимот 1:6-д дурдсан байдаг. Энэ шалтгаан гэдэг нь итгэвч учраас гэж хэлж байгаа. Миний гар тавигдсанаар чамд өгөгдсөн Бурхны бэлгийн дүлийг бадрахыг чамд сануулъя гэж хэлж байгаа. Тэгээ миний гар тавигдсан гэхээр Илч Паул Тимотед гар тавьсан байна. Тэгээ тэр үед нь яасан гэхээр Бурхны бэлгийн дүл бадарсан байж таа. Бурхны тэр бэлэг гэдэг бол энэ грек үгээр каризма гэдэг үг гэдэг. Каризматай бэлэг буюу нөгөө ариун сүнсний 9 бэлэг авсан байх нэ Тимот тийм ээ. Тэгээ тэр бэлгээ дандаа хэрэглээд яваарай гэсэн утгатай хэлж. Тэгэхээр энэ гар тавьснараа Тимотиг томилсон байгаа тийм ээ. Үйлчлэл томилсон. Тэгээд бас хүчийг өгсөн, бэлгийг өгсөн байх нэ гэсэн. За гар тавьжаас сүмд үйлчлэх хүмүүсийг томилдог байгаа. Үйлс 6-аг бүгдээрээ бүтнээр нь уншъя. Үйлс 6. Шавнарын та өсөн нэмэгцээр байсан тэр үед грек хэлтэй юудэчүүдийн зүгээс нутгийн еврейчүүдийн талаар гомдол гарав. Учир нь өдөр тутмын хүнсний үйлчлэлтэй тэдний бэлгсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар гомдол гаргажээ. Тэгэхэд мөнх 12 дагалдагчдыг цуглуулж ширээнд үйлчлэхийн тулд Бурханы үгэнд хайн хандах нь бидэнд хүсэлттэй зүйл биш юм аа. Харин ах トゥ нар минь сүнс болон мэрэгэн ухаанаар дүүрэн нэр хүнд бүхий 7 нэрийг та нар дундаасаа сонго. Тэгэд энэхүү үүргийг тэдэнд хариуцвал. Харин бид залбирал болон үгийн үйлчлэлд өөрсдийгөө зориулъя гэв. Энэ саналыг бүх хүмүүс дэмжиж итгэл ба ариун сүнсээр дүүрэн Стефан болон Филипп, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын сүсэгтэн Никол нарыг сонгожээ. Тэгээд тэднийг ич нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгаасны дараа тэдэн дээр гараад тэдэн дээр тавив. Бурхны үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмжихээр үргэлжлэн нэмэгцээр байсан бөгөөд тахиж нараас маш олон хүн итгэлд дуулууртай болж байлаа. Нэгүсэл болон хүчээр дүрэн Стефан агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дотор үйлцээр байлаа. Гэтэл эрхчлүүд мэд хэмээн нэрлэгддэг синагогийн хэсэг хүмүүс болон Коринчууд болон Александрчууд Филипп ба Азаас ирэхсэлтэй нийлж Стефантай маргалдав. Гэвч тэд түүний сүнс болон мэрэгэн ухаанаар иж байсныг сүлж чадсангүй. Тэгээд тэр Мосе болон Бурхны эсрэг хараалын үгс ярьж байгааг бид сонссон гэж нууцаар ятгах хүмүүсийг явуулжээ. Тэд тийхүү олон түмэн агтлагчид болоод хуулийн багш нарыг хутган хүмүүж түүнд халдан түүнийг хүчээр зөвлөлийн өмнө авчирв. Грэтэд хуурамч гэрч нарыг урагш гарах гэдэг энэ хүн энэ ариун газар бас хуулийн эсрэг юмээс зогсолтгүйгээр ярьж явдаг. Назарын Иесус энэ газрыг устгах нь Мосегийн бидэнд уламжлуулж өгсөн ёс заншлыг өөрчлөн гэж түүний ярихыг бид сонссон гэжээ. Зөвлөд суугч бүхний харц түүн дээр тогтоход түүний царай Тэнгэр элчийн царай дугаар харагджээ гэж. За энд юу болж юм гэхээр сүм дотор тэр 12 дагалдагчид үйлчлээ. Тэд нар голдуу үгийн үйлчлэл, ширээнд үйлчлэлүүд бол үг ба залбирлын үйлчлэл гэж байгаа. Ер нь элч нарын гол үйлчлэл бол үг, залбирал хоёр гэдэг тийм ээ. Тэр үйлчлэлүүдийг хийгээд явж байгаад цаана сүм чуулган дотор бас хүмүүст үйлчлэл хаягдсан байсан байна тийм ээ. Одоо хүнсний үйлчлэл хийхдээ еврей үйлчлэгчд нь болохоор грек эмэгтэйчүүдийг хайхрахгүй багтахад гомдол гарч ирсэн. За тэгээд сүмд ийм үйлчлэл хэрэгтэй байна гэдгийг дагалдагч нар ойлгоод сүмийнхэнд өөрсдөд нь хандаж хэлж байгаа тийм ээ. Та нар өөрсдийнхөө дундаас сүнс болон мэрэгэн ухаанаар дүүрэн нэр хүндтэй 7 хүнийг сонгоо гэж хэлсэн. Тэ. Дагалдагч нар өөрсдөө сонгоогүй цад хүмүүсээр нь гаргуулж ирүүлсэн байгаа байхгүй. Тэгээд тэр хүнсний үйлчлэл тэр сүмийн дотор бусад тийм аж ахуйтай холбоотой үйлчлэлүүдийг тэр хүмүүст хариуцуулсан байгаа. Тэгээд 7 хүнийг гаргаж ирсэн байгаа. Стефан, Филипп, Прохор, Никанор, Тимон, Пармен, Никол гэсэн 7 хүнийг гаргаж ирсэн.
Тэгэд энэ 7 хүн тэр сүмдөө үйлчлэхээс гадна бас давхар үйлчлэлүүдтэй явсан. Ялангуяа Стефан, Филипп хоёрын тухай дараа нь гарч байгаа. Филипп нь болохоор сайн мэдээний үйлчлэгч. Анхны евангелист болсон. Ганцаараа сайн мэдээний үйлчлэгчд Библиэд дурдгдсан байна. Стефан нь болохоор багш болсон байгаа тийм ээ. Сайн мэдээ тунхлаад тэгээд Бурхны үгийг бүр заадаг ийм үйлчлэгч болсон байдаг. Тэгээд энэ 7 хүн дээр элч нар бүгдэн дээр нь гараа тавьж залбирсан байна. За тэр залбирсны дараа тэр үйлчлэгийг бий болгосны дараа Иерусалим дагалдагчдын тоо үлэмж нэмэгдсэн. Тэгээд дахиж нараас олон хүн итгэлд дуулууртай болсон гэж хэлж байна. Тоон өөрчлөлтүүд гарч иржсэн. Гэхдээ үйлчлэл хийж явж байгаа хүмүүс бас хавчигддаг тийм ээ. Тэгээд тэрний хамгийн түрүүнд хавчигдаж амь насаа алдсан хүн бол Стефан болсон байна. Хичнээн Стефан гар тавилтаар эхнээсээ бол сүнс мэрэгэн ухаантай байна гэдэг хүмүүс харж байсан. Гар тавилтаараас нэмээд мэрэгэн ухаан орж ирсэн тийм ээ. Тэгээд гудамжинд гараад тэр маш олон бүр хавчдаг хүмүүсийнхаа өмнө Бурхны үгийг тунхаглаад ярьсан. Тэгээд тэр үгийг насхаар хүмүүс эсэргүүцэж чадахгүй байгаа. Тэгвэл тэнд бол Бурхны хүч өгч. Тийм болохоор үгийг эсэргүүцэж чадахгүй болохоор яасан гэхээр цаагаараа хуурамч гэрчнийг гаргаж ирээд та нар ингэж хуулийн эсрэг, Мосегийн эсрэг юм ярьсан гэж хэл гэж гүтгэлгийн компанид ажилтны зохион байгуулж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд Стефаныг гүтгүүлж агаад дараагийн бүлэгт нөгөө чулуугаар шийдвэж алуулсан байдаг. Тэгэхээр гар тавилтаар биднэрт хавчлага ирэхгүй гэсэн үг шүү. Тийм ээ. Харин гар тавилтаар биднэрт хавчлагч ирэх магадлал өсөж байгаа гэсэн үг. Тэрийг бид нэр ойлгох хэрэгтэй. Бид нар янз бүрийн үйлчлэлд ороход хамгийн түрүүнд мус уснаас эхлээл биднэрт хавчлага ирдэг тийм ээ. Бид нэр тэр үйлчлэлийг хийхгүй гэсэн хавчлагууд, Бурханаас холдуулах гэсэн хавчлагууд, сүм чуулганаараа аваачихгүй, итгэгч хүмүүстэй нөхөрлөхгүй гэсэн тийм саад тодорхойд гарч ирдэг байна. За сүм чуулган бас элч нарыг томилж илгээдэг тийм ээ. Тэр сүмийн үйлчлэгчд бол тэр сүм чуулган дотроо үйлчилж байгаа тийм ээ. Сүмийн үйлчлүүдийг хийж байгаа. Элч нарыг бол дандаа илгээдэг. Элч нар бол илгээгддэг хүмүүс байхгүй. Апостол гэдэг бол илгээгдэх гэсэн утгатай. Тэр сүм чуулганууд гадагшаа сайн мэдээнд буюу өөр бусад үйлчлэлүүд рүү хүмүүсийг илгээхэд сүм чуулган нь бол бас гар тавьж залбирж өгч илгээдэг байна. За Үлс 13:1-3-т Антиох чуулганд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курьены Лук, захирагч Херодтай хамт өсөж таринсан Манаян, Саул нар болох иш үзүүлэгч мөн багш нар байв. Тэднийг эзэнд үйлчилж мацаг барьж байх үед нь ариун сүнс би өөрийнхөө ажлыг хийхээр Барнаб Саул нарыг дуудсан тул тэднийг томилогдсон гэв. Тэгээд тэд мацаг барьны залбирч тэдэн дээр гар тавиад явуулжээ гэж байна. Антиох чуулганд 5 багш байсан байна тийм. Иш үзүүлэгч бас багш нар гэж байна. Барнаб, Симеон, Луки, Марнян, Саул. Энэ 5 багш нараас ариун сүнс хоёрын илч болохоор дуудсан байна. Барнаб, Саул хоёрыг тийм ээ. Ингэж дуудах үед нь тэд нар айл хэдийн өөрсдөө эзэнд үйлчлдэг, иш үзүүлэг болон багшиж үйлчлдэг байсан байна. Тэгээд өөрсдөө бас мацаг барьж исэн байна. Мацаг барьж байгаа тэр үед нь ариун сүнс энэ хоёрыг дуудлаа гэж. Тэгээд дуудсныхын дараа бас тэд нар дахиад бүгдээрээ мацаг барьж залбирсан байна. Тэгээд дараа нь гар тавьж залбираад тэд нарыг явуулсан байна. Тэгэхээр энэ элч нарыг томилоход дуудлага маш чухал, мацаг барилт чухал гэдэг нь энд харагдаж байгаа юм. Янз бүрийн үйлчлэлүүд, ер нь янз бүрийн үйлчлэлүүдийг хүлээж авах юм хүмүүс мацаг барьж залбирж байгаа. Тэр үед Бурхан өөрийнхөө үг, дуудлагыг маш тодорхой өгдөг байгаа тийм ээ.
Тэгээ ийм үйлдэлүүдийг бол энэ Антиохын чуулганы хийгээд 2 элчийг гадагшаа тавьж. Тэгээ бид нар элч нарын тухай үзчихсэн. Элч нар гэдэг бол хэл хязгаар харгалзахгүйгээр өөр улс үндэстнүүдэд өөр газар нутагт очиж сайн мэдээ тарааж тэнд сүм чуулганыг босгон барьж байгуулдаг тийм хүмүүсийг хийж байгаа тийм ээ. За тэгээ энэ 2 Барнаб Саул 2 юу хийсэн бэ гэхээр Үйлс 14-ийн 22-оос 23-т дагалдагчдын сэтгэлийг бэхжүүлж үргэлж итгэлтэй байгаарай гэж урамшуулан бид олон зовлон туулж байж Бурхны хаанчлалд орох ёстой гэлээ. Тэд чуулган бүрд ахлагчдыг томилж мацаг барин залбирч тэднийг өөрсдийнх нь итгэдэг эзэнд тушааваа гэж. Тэгэхээр тэд нар яадаг вэ гэвэл итгэгч хүмүүсийг урам зориг өгдөг байна тийм ээ. Итгэлээр нь босгодог байна. Тэгээд тэд нар хавчигдсан зовно. Тэгээ Бурхны хаанчлалд хүртлээр явна гэдгийг хэлж өгдөг байна. Тэгээд тэр сүм чуулганд байгаа ахлагчдыг томилоод хамт мацаг барьж залбираад тэгээд дараа нь тэр сүм чуулганаа эзэнд өргөөд тэр удирдлагуудад нь хариуцуулаад ингээд явдаг байна. Бид нар одоо маш олон янзын үйлчлүүд хийж байгаа хүмүүсийг харж байгаа. Тиймч министри, иймч министри гэж зөндөө. Тэгээд тэд нар ямар нэгэн сүм чуулгантай холбоотой тэднээс илгээхдэггүй болвол тэр үйлчлэл маш их саад дотор учирдаг. Заавал нэг сүмээс илгээгдэж ард нь сүм чуулганы хүмүүс залбирж явах нь бол маш их чухал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэг хожим нь ямар нэгэн тусдаа үйлчлэл хийгээд гарах бол аль нэгэн сүм чуулганыг өөрийнхөө суур болгох хэрэгтэй байдаг шүү гэдэг ойлгох хэрэгтэй байдаг. Өнгөрсөн жил Тамара тэр нөгөө үйлчлж явах гэж байгаа гэдэг ярьсан чинь ард нь сүм чуулган байхгүйсэн. Тэгээд бид нар болёо гэж хэлээд те бид нар залбираад эндээс илгээж явуулсан баг. Сүм чуулгангүй ерөөсөө явж болохгүй гэдэг. Тэрийг бол. Бас тэр ахлагч пасторудаараа залбируулахад тэрэн дээр бас тогтвортой сүм чуулган байхгүй байгаа хүмүүст бас асуудал гарч ирдэг. Юу гэвэл зарим хүн өглөө нэг сүмд орой нэг сүмд очиод идэх байхгүй юу? Пастор ахлагч нараараа гар тавиулах бол алин дээр нь очих үед асуудал гардаг. Эзэн бол нэг л газар тогт, нэг газар, нэг сүмд, нэг их мэдэл тавина. Тэгээд тэр хүний их мэдэл захируулснараа тэр хүмүүсийг маш их даруу болгодог байхгүй юу? Тэр зүйлийг ойлгох. Тэгээд тэр 2 сүмд яваад байгаа хүмүүс бол нэг удирдлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх гэсэн үг байна тийм. За гар тавихтай холбоотойгоор нэг анхааруулга Библиэд байдаг. 1-р Тимот номын 5:22. Хиндээрч яаран гараа бүүтэй бусдын нүгэлдч буу оролц өөрийгөө цэвэр байлгах гэж. За энэ ишлэлээс хүмүүс маш их айдаг байхгүй юу? Хүн дээр гараа тавьчихаар маш их буруу тайлбарлаж байдаг. Хүн дээр гараа тавьж залбирахаар, өвчтөн хүн дээр гараа тавьж залбирахаар тэр хүний өвчин орчин гэдэг яагаад гэдэг. Тийм юм ерөөсөө байхгүй. Гараа тавьж залбирахад Бурханаас ирэх хүч танаар урсал тэр хүн рүү орж байгаа болохоос биш эргэж ингэж урсах юм гэж юм байхгүй. Бурхан л бид нар ингээ ашиглагдаж байгаа гэсэн. Бас бусдын нүгэлд бүү орлох гэхээр нөгөө хүний нүгэл нь өөрт нь наалтрах гэж байгаа юм шиг. Тийм юм ерөөсөө байхгүй тийм. Энэ дэр яаран бүү гараа тавьж юунд анхааруулж байгаа юм бэ гэвэл энэ бол эдгэрэлд ерөөсөө ямар ч хамаахгүй. Эдгэрэл бол инэрлэр л бид нар хүмүүст үйлчлэх ёстой. Өвчтөн хүмүүст хэн дээрч бид нар гар тавьж болно тий. Иесус уян өвчтөн хүмүүстээр хүртэл гар тавьж залбирдаг тийм ээ. Одоо сайн мэдээний үйлчлэгчд очиод тэнд дохтой хүмүүстээр ч гар тавьж залбирч байгаа тийм ээ. Ямар ч үед гар тавьж тэр бол ерөөсөө хамаа. Энэ дээр яаран буу гараа тавьдаг нь юу гэхээр үйлчлэлд дуудагдаагүй. Яг дуудлага аваагүй тэр үйлчлэлийнхаа утга учирыг ойлгоогүй, яг дуудлага авсан гэж ойлгоогүй хүмүүстээр гар тавьж залбирч болохгүй л гэж хэлж байгаа. Тэгээд дараа нь тэр хүн чинь яг тэр үйлчлэлийн тослогоо орж ирэхгүй тэр үйлчлэлийг хийж чадахгүй. Тэгээд ундаг байхгүй юу? Тэгээд унаад сүм чуулганаа орчиж болно, нүгэл үлдээд явчих болно. Тэгээд ийм юмд бити оролцоол гэж хэлж байгаа.
Тэгээ тийм юмд өөрсдөө оролцуулахгүй цэвэр байлгаа. Тэгэхээр энэ хүн ямар зэрийн дуудлага авчлаа гэд ирж байгаа бол тэр хүмүүстэй хамт залбирах, хамт мацаг бариад залбирах, Бурханаас асуух маш чухал. Мосе Бурханаас асууж иж Йошуа дээр гар тавьж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан. Зөв бүр. Сүм чуулганд бол хүмүүс орж ирэл тэгэл хамгийн түрүүнд магтаалын үйлчлэлд оръё. Би өстой ингэж дуулж чадна, тийм ч хөгжимд орж чадна гэдэг. Хэрвээ тэр хүн дуудагдаагүй бол хамаагүй тавьж болдоггүй. Тэгээд ялангуяа шинэ нэр сүүнийг бид нар харах хэрэгтэй. Итгэл дотроо өсөж байгааг нь тэр илт байх хэрэгтэй. Тийм ээ. Тэр зүйлүүдийг бид нар харж яаж тэгээ Бурхан удирдагч нарт бас тэр хүнгийг бас хэлж өгдөг. Тэгэд хоёр талаасаа нийцчээж үйлчлэл тавьдаг. Тэрхгүйгээр яаран гараа тавьчихаар бид нар бол хүмүүст олон удаа гараа тавьжсэн. Тэгэд хүн болгон тэр үйлчлэлүүдийг хийж чадаагүй. Тэгэхээр яаран гараа тавьжсэн тохиолдлууд бол байсан байна л гэж одоо ингэж ойлгож. Тэгэхээр энэ ишэл бол эдгэрэлтэй ямар ч холбоогүй шүү. Үйлчлэлтэй л холбоо. Тэгэд энэс зарим пастор ахлагч нар хүртэл айгаад өвчтөн хүн дээр гар тавьж залбирахгүй. Энэ хүнийг айгуул Бурхан эдгэхгүй болохоор тэгж байгаа хань тэгээд тийм буруу ойлголтууд орж тийм биш. Өвчтөн хүн дээр гар тавьж залбирахад тэр хүн шууд эдгэх албагүй Бурхан арын эдгэрлийг эхлүүлж байгаа гэдгийг бид нар ойлгоод тэгээд ганцхан бидний хувьд бол залбирж өгөх нь чухал. Бид нар тэр залбирлыг л хийхэд болоо. Тийм зүйл. Тэгээд сүмийн үйлчлэлт хүмүүсийг томилохдоо сүмийн үйлчлэлийг бол аль болох хүмүүст доороос нь үйлчилж эхлүүл зүгээр гэдэг тийм ээ. Одоо бид нар нөгөө хиний тухай үзчихсэн шүү дээ. 5 дахь өдөр хичээл дээр ко тэ тэрийг нөгөө дуудлага аваад ариун сүнсний тослогоо авцсан бэлэг айсууд авцсан байхад тэр сүмд ирээд сүмийг цэвэрлж эхэлсэн байдаг шүү дээ. Тийм үйлчлэл хийж эхэлдэг те. Бурхан бүр өөрөө хэлж өгөөд оруулаад тэгж авсан гэж ярьжсэн те. Тэр бас нар мандах пастораас тэгжсэн анх ирээл би өөрөө сүм дотор амьдраад тэгээ сүмээ цэвэрлдэг байсан. гэдэг тийм үйлчлээд. Пол пастораас ярьдаг те. Өөрөө ирээд өөрөө тэр бүх сандлуудаа тавьдаг байсан. Давид хааны үйлчлэлч гэсэн байна те. Давид хааны хамгийн анхны үйлчлэл бол өөрөө Саулд магтаалаар үйлчлэлдэг байсан шүү. Дараа нь тэр хаан болно гэдгийг ч мэдээгүй байх үедээ тэгж үйлчлэлдэг байсан тийм. Харин элч нарын томилгоо бол дандаа аль хэдийн ингээд үйлчлэлсэн тийм ээ сүм чуулганд үйлчлэлсэн язан нөгөө сүнс мэрэгэн ухаанаар одоо дүүрэн явдаг тийм хүмүүсээс томилж явуулдаг байгаа. Одоо зоригтой, залбоотой байж чадах гэх юм уу тийм ээ тийм хүмүүсийг сайн мэдээнд гадагшаа явуулах үйлчлэл. Одоо юугаар бол outreach ministry гэж хэлдэг тийм англиар бол outreach ministry гэж. Тэрэнд бол томилж явуулдаг байгаа. Тэрийг бас ойлгох хэрэгтэй байхаа гэж бодож байна. Тэгэхээр бид нар өнөөдөр юу үзэж байгаа гэхээр гар тавилтаар маш олон зүйлүүд хийгддэг юм байна. Гэтэ үзлээ тийм ээ. Гол 3 зүйл нь бол Библиэлд байж байгаа юм байна. Гар тавьснаар бид нар Бурхны эрх мэдэл, хүч, мэрэгэн ухаан, ариун сүнсний хүч, бэлгүүд, өрөөлийг аавна. Гар тавьснаар бид нар бас эдгэрлийг аавна. Гар тавьснаар бид нар бас үйлчлэлд босож ордог юм байна гэж ойлгох хэрэгтэй. Тэр манай сүм гарахад яг 2017 оны 11 сарын 5-нд Ньюпорт Хилс сүмийн пастор ахлагч нар нь бүгдээрээ мөхөө пастор баяраа соогорыг тайзан дээр гаргаж агаад тэр гар тавьж агаад залбирч өгсөн байдаг те. Дараа нь 17 оны 12 сарын 3-нд Rose of Sharon сүмдэр бас пастор томилогдоод сүмийнхээ эхний нээлтийг хийхэд бас тэр Rose of Sharon-ы удирдлагууд Эл Харж Академи багш нар бас ариун болт пастор бүгдээрээ
манай пастор дээр бас гар тавьж залбирч өгсөн байдаг. Тийм. Тэгэхээр энэ гар тавилтаар яаж ингэж юм дамждгийг бид нэр өөрсдөө яг энэ сүмийнхаа түүхээр бол бас мэднэ гэж. За тэгэд эзэнт талархъя, үнэхээр их талархъя. Есүс Христийн нэрээр та биднэрт суурь сургаалуудаа хэлж ойлгуулсаар байгаад үгээр талархан залбирч байна. Эзэн бид нар өнөөдөр үнэхээр дуулсан эзэн чин хүслээр таныг харж таныг бид бүрэн дагнаа гэж дуулсан эзэн. Ингэж дагахад та биднэрт өөрийнхөө ерөөл, хүч чадал, ариун сүнсний бэлхүүд, томилгоо, дуудлагуудыг бүгдийг нь өгөөрэй гэж Есүс Христийн нэрээр гуйн залбирч байна. Аамен.